Дараагийн бичлэгтээ Татаа морил өнөөдөр би та бүхэндээ 3 сарын 10-ны энэ өдрийн тухай хуваалцъя гэж бодлоо. Яа тэгэхээр 3 сарын 10 гэдэг ингэхээр бидний хувьд болохоор нэг тийм онцгой өдөр юм шиг санагдахгүй байгаа. Тэгтэл яг нөгөө гариг ертөнцийн одоо энэ дэлхийн гариг ертөнцийн одоо тэр энергийн талаасаа болохоор маш онцгой өдөр юм байна л да. Маш олон тийм нөгөө ид шидийн гэдэг юм уу, тийм од гаригсуудаа авцсан. Хүний азийн үүдийг нээх өнөөдөр хийсэн зүйл нь дараа одоо биднэрт дахин ингэж хэд дахин эргэж ирэх тийм боломжтой маш чухал онцгой өдөр. Учираас та бүхэндээ би амжуулаад бас хуваалцъя гэж бодлоо. Яа тэгэхээр 12 цагаас өмнө үзэж амжуулаас зүгээрэн те. Тэгээд яг хэдхэн цаг үлдсэн ч гэсэн үзээд та бүхэн маань үлдсэн хэдэн цагт нь ч гэсэн амжуулаад нэг шинэ эхлэлийг ч гэсэн өөртөө бий болгоул гэж бодоод оруулж байна. Хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл нь болохоор яг энэ өдөр бол өөрийгөө ингээд өршөөж, уучлж тэгээд эргэн тойронд байгаа бүх зүйлдээ одоо талархаж бодох хэрэгтэй шүү гэж байгаа. Яа тэгэхээр бид нар чинь нөгөө нэг ингээд юмыг өөрөө хийгээд ингээд чадаад яваад байгаа юм шиг мөртлөө бид нар яг үнэндээ гав ганцаараа бол юу ч хийж чадахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор эргэн тойронд байгаа хүмүүс байдаг юм уу те, өөрийн идэлж хэрглэж байгаа бүх юмдаа одоо тэр зүйлүүд яаж бид нарт одоо хин нэгэн тэр зүйлийг хийгээд бүтээгээд бид нар тэр зүйлийг нь хэрэглээд өөртөө ашиглаад ингэ явж байгаа шүү дээ. Тийм болохоор яг би гэдэг хүн бол ганцаараа юу ч чадахгүй. Тиймээс энэ бүх зүйлийг манд бий болгож тав тухтай амьдралыг надад өгж байгаа. За тэгээ эргэн тойронд байгаа намайг гэж үргэлж дэмждэг хүмүүстэй талархаж байна гэдэг тийм сэтгэлээр өнөөдрийг бол өнгөрөх ийм өдөр байгаа юм байна. Тэгээд одоо өнөөдрийн энэ бичлэгийг маань ч гэсэн сонсож амжаагүй бол ер нь бол 3 сар дотроо ч гэсэн энэхүү энерги нь бол ерөнхийдөө байх учраас өөртөө илүү их тийм талархлын сэтгэлийг бий болгоод тэгээд өөрөөсөө яг ямар энерги гаргаж ингэж өнгөрөөх үү, яг тэр одоо танаас гарч байгаа энергиэр чинь таны ирээдүй бас маш их хамаатай гэд хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас уншаад ингээд сонсоод үзсэн чинь хэрэгтэй чухал мэдээллүүд их байсан учраас яаран бас орой ажилласаа орж ирээд ингээд хүргэж байна. Тэг гол нь энэ өдрийг бол ингээд зөв зохистой тий. Зөв сайхан энерги гаргаж ингэж өнгөрөөж чадах юм бол сайхан ирээдүг одоо бүтээж чадна гэж хэлээд байгаа. Бүр тэрнгээр барахгүй 2025 оныг өөрийн гэсэн тий, өөрийн хүссэн сайхан жил болгох чадна гэж байгаа байхгүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг ингэж бий болгож тэгээд ийм чухал өдөр учраас бүгдээрээ бас одоо хэдхэн цаг үлдсэн ч гэсэн зүгээр өнгөрөөлгүй чадах зүйлээ бас хийвэл болох байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийг хүртэл яад юм бид нар ч юм бол ер нь чадлаараа л ингээл чадхаараа л хичээгээл амьдрал ирсэн байгаа шүү дээ. Ер нь бүгдээрээ л те хүн бүхэн л өөр өөрсдийн баяр жаргал зовлонгойг туулаад явж ирсэн байгаа. Тэгээд одоо яг энийг сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн би ямар ч азгүй яагаад би ингэж амьдрах ёстой юм, яагаад миний амьдрал нэг л болохгүй гэдгийг ч юм уу тэгж бодож байгаа хүнч байж магадгүй л дээ. Тэгтээ хүү бичлэгийг сонсоод одоо амьдралдаа тэр сэтгэл дундуур байгаа зүйлээ түр ингээд хойшин тавиад за тэгээд өнөөдрийг хүртэлхтэй чамайг тэтгсэн, ивээсэн, инээлгсэн, жаргалтай, бүтээмжтэй тэр гоё өдрүүдээ дурсаж санаад тэр гоё зүйлүүд рүүгээ одоо анхаарлаа хандуулад гол нь өөртөө өршөөл уучлал үзүүлж өөрийгөө одоо чадсан байна. Би өнөөдрийг хүртэл одоо юу гэдгийг чадлаараа л явж ирсэн байна, хичээсэн байна гэж магтаж урамшуулж өгөөрэй гэж байгаа байхгүй юу. За тэгээд зөвхөн өөрийгөө магтаад ингээ болчихгүй те түрүүн бас хэлсэн тэр бүх сайхан зүйлийг бий болоход бүтгэд тусалсан, дэмжсэн, үргэлж чамтай хамт байдаг бүх зүйлдээ ер нь бол талархаж ингэж бодно гэсэн. Үүгээрээ хүн яадаг вэ гэхээр аз жаргалыг өөртөө улам илүү дуудаж тэр хэцүү зүйлүүдээ одоо даван туулах тийм зүйл болоод байгаа байхгүй юу. Тэгээ энэ өдрийг та ингээд те зөв энергиэр, гоё энергиэр ингээд өнгөрөөснөөр таны бидний одоо аз жаргалын үүд одоо азийн үүд ерөнхийдөө бол ингэж нээгдэх юм аа гэж үзэж байгаа юм билээ. Одоо Монголч гэсэн байдаг шүү дээ те азийн үүд нээх гээл тэгэл орлогын үүд нээх гээл ингээл зөндөө Монголд бас яригддаг. Балжин ям дашнамтай өдрүүч яригддаг. Тэр бүхэн маань ер нь бол бас утга учиртай л өдрүүд юм байлээ. Гол нь тэр өдрүүдэд бид нар яг ямар энерги гаргаж ингэж өөрөөсөө цацруулж байна вэ? Тэгэхээр буцаагаад яг тэр зүйлэл авдаг учраас тийм өдрүүдэд бас мэддэг болоод тэр өдрүүдэд ингээд бас аль болох те өөрөөсөө зөв сайхан энерги гаргахыг хичээдэг байвал бас зүгээр юм шиг санагдсан. Тэгээд одоо таны те талархал, сайхан зүйл бодох тэр зүйл чи юу н хэр их байна. Тэгэл тэр чинээгээр л бид нарт
буцаж ирнэ л гэсэн үг байхгүй юу. Өмнө нь одоо туулсан хэцүү зүйлүүд те тэндээсээ суралцсан, өссөн, дэвдсэн бүхэн чинь ердөөсөө дэмий зүйл байгаагүй гэдгийг бас улам илүү ингэж баттгаж илүү сайхан ирээдүг одоо өөртөө дуудах өдөр гэж бас бодвол зүгээр юм шиг санагдаад байгаа. Яагаад тэгэхээр өмнө өнгөрөөсөн бидний одоо туулж өнгөрөөсөн хэцүү зүйлүүд байж иж бид нар бас өнөөдрийн яг энэ өөрийгөө бас бий болгоод бүтээгээд илүү ухаан суугаач гэдэг юм уу те илүү олон зүйлийг ойлгоод явж байгаа шүү дээ. Тийм болохоор бас тэгж бодоод багч гисэн сэтгэлээ хөнгөлөөрөө гэж хэлмээр байна. За тэгээд энэ өдрийг гол нь ингээд энгийн өдөр юм шиг боловч өөрөө бид нар чухал онцгой өдөр гэж бодож хийж байгаа үйлдэлээ өөрөөсөө гаргаж байгаа энерги ингэж ухамсарлаж ойлгож бодож чадах юм бол тэр нь л болж байгаа гэсэн үг байхгүй. Энэ бухимдаал сүрг энерги гаргаал яваад ивэл одоо яалчгүй танд буцаал тийм л зүйл нэрх учраас өөртөө энэ өдрийг одоо миний хувьд бол онцгой чухал өдөр байна. За тэгээд би өнөөдөр гоё энергиэр, гоё зүйлээр ингээд үйлдэл хийгээч гэдэг юм уу те өөртөө ингэж ухамсарлах нь бас зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд мэдээж энэ бичлэгийг маань сонирхдаг хүмүүс л сонсож байгаа ах гэж бодож байна. Тэгээд ийм зүйлийг сонирхдаггүй хүмүүс маань бас алгасаад явчаарай гэж хэлмээр байна. Ийм өдрүүдийн энергийг ашиглаж чадах юм бол бас томоохон гой боломжуудыг бас өөртөө бий болгож болдгоо гэж үздэг юм байлээ. Тэгээд Японоор болохоор энэ өдрийг юу гэж хэлдэг вэ гэхээр теншаби гэж хэлж байгаа байхгүй. Би өглөө нэг хальт ажилдаа орохоос өмнө нэг богино бичлэг оруулаад орсон. Энэ өдөр юу гэдгийг хийсэн зүйл одоо гол нь эргэж ирдэг гэдэг маань хамгийн том одоо point байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг зүйлийг эхлүүлэхэд хийхэд те амжилтанд хүрэх магадлал маш их байдаг бөгөөд дээрэс нь яг бидний амьдралын бүх энергийг ингэж тохируулж идэг юм байна л да энэ гариг ертөнцийн одоо энэ янз бүрийн энергиуд маань. Тийм болохоор бас би болохоор ийм зүйл дугаасаа ерөнхийдөө бол маш их сонирхож уншдаг байхгүй. Надтай адилхан сонирхол нэгтэй хүмүүс байдаг бол бас хэрэгтэй ахаа гэж бодоод ер нь бичлэгүүдэд оруулдیں۔ Тэгээд сонирхдаг хүмүүс маань бас комментээр сонирхдгоо иймэрхүү бичлэгүүдийг бас сонсчихъя гэж коммент үлдээж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд нэг хүний азтай байдлыг улам нэмэгдүүлэхийн тулд те хэцүү байсан зүйлээ аз жаргал болгож ингэж чадахын тулд ямар аргыг одоо энэ өдөр хэрэглүүл зүгээр вэ? Ямар зүйлүүдийг энэ өдөр хийвэл зүгээр вэ гэдэг зүйлийг хэлж өгье. За нэгдүгüүрт нь болохоор ер нь бол урт хугацаанд бодож яваа одоо ямар нэгэн харамсал ч юм уу ямар нэгэн бүтлгүүцсэн зүйлээ илааршуулж ингэж уучилж өршөөгөөрэй гэж байгаа. Өөрийгөө би чадчих шүү, би энэ хүртэл ингээ яваад ирсэн шүү, би чадсан шүү гэж өөрийгөө гоё тайвшруулж ингэж өөрийгөө магтаж урамшуулж өгөөрэй гэж байгаа байхгүй. За тэгээ хоёрт нь болохоор бид нар хийндэ гэдэг ингээд хойшин тавьсан зүйлүүд байдаг шүү дээ тий. Тэр зүйлээ ямар ч хэсэн энэ өдөр хийж эхлүүлээрэй гэж байгаа. Ямар нэгэн одоо хойшин тавьсан зүйл одоо нэг сургалтанд явна гэдэг ингэсэн бол бүртгүүлдэг ч юм уу тий. Хэл сурна гэсэн бол эхлүүлдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар эхлэлийн тавиараа гэж байгаа байхгүй. За тэгээ гуравт нь болохоор өнгөрсөндөө өөрийгөө ингэж хүлж байгаа тийм одоо нөхцөл байдал танд байгаа бол тэр бүгдийг одоо тайлж тавьж орхиорой ингэж тэгэхгүй бол ер нь хүний амьдралд ингээд өмнөх зүйлтэйгээ ингээд та хэр их зуралтаад удаан байгаад энэ таны амьдралд шин зүйл орж ирэхгүй, таны амьдрал өсөж дэвжихгүй, дээрэс нь ингээд яваалгаа юм шиг мөртлөөсөө бүр орлого мөнгөч хүртэл ингээд орж ирдгүү хаагддаг гэж байгаа байхгүй юу? Яг тэр нөгөө өмнөх зүйлүүдтэйгээ ингээд зуралтаад яваад ахаар хэр их та өмнөх амьдралтайгаа зуралдж чинь бидний ирээдүйн амьдралтаа тэр чигээр ингээд холбогдож идэг гэж байгаа байхгүй юу? За тэгээд дөрөвдүгüүрт нь болохоор болохгүй бүтэхгүй зүйлээсээ ингээд салаад одоо орхино гэж штэ. Тэгээд зөвхөн орхиод зогсохгүй тэр зүйлээсээ одоо юуг суралцаж цаашдын амьдралтаа юуг ингээд хэрэгжүүлэх вэ гэдгийг гол нь бодож тунгаагараа гэж байгаа. Бидний амьдрал чинь ингээл болохгүй бүтэхгүй те ингээл шаналлах зовох янз бүрийн одоо ингээ асуудлууд гарч ирдэг штэ. Тухайн зүйлээ шууд өөрөөсөө ингээд холдуулаад ингээд алга болгочих биш. Одоо нэг өсөндөө бас тийм амархан алга болохгүй л дээ. Гэхдээ ингээд зүгээр салж ийн гэд ингээд мартдаг ч юм уу хаа нэг газараа хийгээд ингээд санахгүй гэж ингээд хүчлэх ч юм уу тийм зүйл биш. Энэ зүйлээс яг надад одоо юу зааж өгөх гээд байна? Би яг энэ зүйлээс юуг суралцах вэ гэдэг тал дээр илүү их бодож тунгааж үзээрэй гэж байгаа байхгүй юу. За тэгээд 5 дугаарт нь болохоор жижигч байсан хамаагүй ямар нэг зүйлийг яг өнөөдөр одоо ингээд энэ өдөр бас эхлүүлж хийгээрэй гэж байгаа. Одоо жишээлбэл ном уншия гэж байсан бол
нэг хуудсыг нь хамаагүй уншдаг ч юм уу тий. За тэгээд 6-ад нь болохоор шин юм авах гэж байгаа. Яг хөө тэгээд цаг их орой болсон учраас шин юм ингээд өөртөө авч чадахгүй байлаа ч гэсэн өөрийнхөө өнөөдрийг хүртэл хэрглэж ирсэн одоо тэр төрөвч гэдэг юм уу юу гэдгийг те өөртөө байгаа цүнх гэдэг юм уу тэр бүх зүйлийгээ яг ингээд шинээр авсан юм шиг доторх зүйлийг нь гаргаад ингээд тэгээд буцаагаад хийгээд одоо энээс хойш ингээ бас хамтдаа хичээж гэдэг юм уу ингэж бас хэлж болно гэж битсэн байсан. Тийм болохоор одоо цаг их богино байгаа учраас шинэ юм авч чадахгүй байх гэж бодож байна. За тэгээд эдгээр зүйлийг та бүхэн маань бас ингээд амжуулаад өнөөдөртөө хийгээд өөрийнхөө энергийг бас гоё ингэж тайтгаруулж зөөлөн байлгаад, эерэг байлгаад өөрийнхөө сэтгэл зүйд ухамсарлал бас зүгээр гэж бодож байна. Тэгээд та хэр их хичээл зүтгэл гаргана, хэр их үйлдэл хийн. Энэ хоёр зүйл чинь хоорондоо ингээд хамтарж иж маш том үр дүнг авчирна. Тэгвэл тэр нь мэдээж бас ийм чухал өдрүүдийг тааруулаад тэрнийхээ эхлэлийг тавиад байвал бүрэл илүү их одоо үр дүнг авчирна гэж байгаа байхгүй. Тийм болохоор үг байдаг шүү дээ, тэ. Үрийг нь тарьж чадах юм бол хураах зүйл нь улмал их байна. Тэ нөгөөдөөгөр та яг ямар үр тарина яг тийм зүйлээ л хэд дахин өсгөж аавна гэсэн л ер нь утга бүхий тийм чухал өдөр юм байна. Дээрэс нь бас нэг чухал зүйл байсан. Юу байсан гэхээр нөгөө яг өөрийнхөө бас дотор байгаа тэр бодож байгаа те эрч хүч тэр өөрийнхөө сэтгэл зүйд бас найдаарай. Одоо тэрэндээ маш их итгэлтэй байгаарай. Өөрөөсөө ер нь бол тийм өөртөө итгэлтэй те нэг тийм гоё одоо каккой гэдэг шүү дээ тий нэг тийм кул гоё энергиудыг гаргах тийм одоо цаг үе шүү гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор хин нэгэнд найдаж ингэж байх биш өөрийнхөө дотоод сэтгэлд найдаад тэгээд өөрөөсөө одоо тэр маш гоё тийм кул энергийг гаргаараа гэж байгаа. Тийм болохоор та бүхэн маань одоо амжаад 12 цагаас өмнө үнэхээр сонсч чадж байгаа юм байвал бас хийгээд үзэрэй гэж бодож байна. Тэгээд өөртөө байгаа ямар ч зүйлийг бити өгөөсгээрээ тэгээд ирээдүгээ маш гоё догтлол дүүрэн ингэж төсөөлж бодорой гэж хэлмээр байна. Энэ өдрийн баяртай тааламжтай зүйл бүхэн чинь хүсэл мөрөөдөл таны одоо бүх зүйл биелэх тэр гараа гэж ойлгож цаашид одоо ирээдүйд илүү ингээд миний амьдрал тэ сайн сайхан зүйлээр өөрчлөгдөж илүү ингээд шат ахсан байх болно гэдэг зүйлийг л бодорой гэж хэлмээр байна. Тэгээд японоор болохоор гэж байгаа тийм мирайны цанагаруу хий гэж байгаа байхгүй юу. Сайхан ирээдүйтэй холбогдох тийм сайхан өдрөө гэж хэлсэн байлээ. Тэгээд яг энэ сэтгэлээ ганцхан энэ өдрөөрч биш ер нь бол өдөр болгон өөрийгөө тийм сэтгэлтэй байлгах дасгал хийгээд байх юм бол хүн ер нь өдөр болгон бас хит их ингэж сөрөг болохгүй эерэг өдрүүдийг өнгөрөөж чадна гэж бодож байна. Тийм болохоор тааламжтай сэтгэл зүйн цаашид бас ингээд үргэлжилсээр байх тийм гоё өдөр байлгаараа гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгийг маань сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хавшлгаар дахин уулзцгаая.